Сайн байцгаана уу. За энэ дөрвийнхээ ханзыг үргэлжлүүлээд оруулах гэж байна. Тэгээ өнөөдөр 10 дахь удаагийн хичээл байгаа. За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ жүүшө буюу хаягтай холбоотой ханзыг үзье. Тэгээд зорилго маань эдгээр 14 ханз байна. За хэрвээ эдгээр 14 ханзаа хараад за миний мэддэг ханз байна гэх юм бол энэ хичээлээ үзэхгүй байж болно шүү. За эдгээр ханзыг хараад мэдхгүй юм байна. Энэ 14 ханзыг яг нэг өөрийн болгоод авчия гэж бодох юм бол хичээлээ өргөжлүүлээд үзээрэй. За энэ дөрвийн ханз бас маш их өдөр тутамд хэрэглэгддэг өргөн хэрэглээний ханз байдаг. Тийм учраас энэ дөрвийнхээ ханзыг сайн үзчихээж яг нэг төвшөнгөө ахиулаад явна шүү гэдгийг би бас давхар хэлмээр байна. За хамгийн ихний ханз сүмүү буюу амьдрах гэсэн ханз байна. За тийм газар амьдрдаг гэдэг гэж ярьдаг тийм ээ. Сүмүү гэсэн ханз байна. За бүгдээрээ эхлээд дуудлагын үзье. За сүмимас сүмүү он дуудлага нь за жүү гэсэн дуудлагатай жүү. За нэг удаа бүгдээрээ хэлээд үзье. Сүмүү жүү. За сайн юм байна. Амьдрах. За одоо гэрийн хаягаа хэлэхдээ тэнд амьдрдаг ч гэдэг юм уу тий. Одоо нийгаданы сүндэмас. Нийгадад амьдрдаг ч гэдэг юм уу тий. Тэр үед хэрэглэн гэсэн үг байна. За бүгдээрээ юу вэ? Агаар дээр бичээд үзье. Дагаад бичээрэй. За ич ни сан ши го року нана буюу шичи. За 7 зорилготой. За сүмимас гэж бас хэлнэ. Сүмимас. За энэ ханзыг уншаад үзье. За эхнийх нь ханзыг бол хэдүүлээ үзээгүй байгаа. За нийлүүлээд и шоку жу гэсэн утгатай. И шоку жу гэсэн. И шоку жу. За и гэдэг маань өмсөх гэсэн үг байна. За хүний амьдралын яг нэг 3 хэрэгцээтэй зүйл гэсэн утгаар маш их хэрэглэгддэг. За өмсөх, идэх, амьдрах гэсэн үг байна. За хүний яг нэг наад захын одоо хэрэглээ гэсэн утгаар тийм ээ. Хүн өмсөх ёстой, хувцас өмсөх ёстой, идэх ёстой. Тэгээд орон байранд яг нэг амьдрах ёстой ишоку жу гэж хэлдэг байх нэ. За хэдүүлээ жишээ хөлбөр уншаад үзье. За та эхлээд уншъя. За сайн байна. Ямада байх тийм. Ямада-сан ва доко ни сүндэ имасу ка? Ямада-сан ва доко ни сүндэ имасу ка? Ямада-га хаана амьдардаг вэ? За жишээ хөлбөрөөр дагаад хэлээд үзье. Ямада-сан ва доко ни сүндэ имасу ка? За маш сайн байна. За дараагийн ханз токоро гэсэн ханз байна. Токоро. За он буюу өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага нь шо. Шо. За токоро шо гэсэн ханз байна. За тийм газар, ийм газар гэсэн утгатай. Бүгдээрээ ханзаа агаар дээр нэг удаа бичээд үзье. За дагаад бичээрэй. Ич ни сан ши го рок шичи хачи. За 8 зорилготой юм тийм ээ. 8 зорилготой. За сүмимас гэдэг ханзны он дуудлага нь юу байлаа? Жүү гэж хэлсэн тийм ээ. За жүү шо байх нь. Жүү шо. За жүү шо гэдэг маань гэрийн хаяг гэсэн үг байна. За бүгдээрээ дагаад нэг удаа хэлээд үзье. Жүү шо. За сайн байна. За жишээ хөлбөр уншаад үзье. За та хэд уншаарай эхлээд. За сайн байна. Кокони жүүшо о кайте кудасай. За энд та гэрээ хаягаа бичнэ үү гэсэн утгатай байх нэ. За дагаад хэлээд үзье. Өгүүлбэрээ кокони жүүшо о кайте кудасай. За сайн байна. Дараагийнх нь за мияко то су гэсэн дуудлагатай байна. Өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага нь за мияко гэдэг маань за нийслэл хот. За ер нь бол өнөөдрийн хичээлийг гэрийн хаяг гэж байгаа болохоор яг нь засаг захиргааны яг нэгжийг бас хэдүүлээ үзэж байгаа. За тэгээд нийслэл хот гэсэн утгатай байна. За бүгдээрээ нэг удаа агаар дээр бичээд үзье. За ич ни сан ши го
За 6, 시치, 하치, 자 9, 주, 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 이치. 11 зорилготой юм тийм ээ. За та дагаад битсэн байх гэж бодож байна. За жишээлх юм бол за эдгээр Токио уншсан байгаа тийм ээ. Токио то гэж хэлдэг байх нэ. Токио хотыг. За Токио нийслэлийг тийм ээ. Токио то гэж хэлэх юм. За Токио хот гэсэн утгатай юм тийм. Манай монголоор бол за жишээ өгүүлбэрээ харъя. Жишээ өгүүлбэрээ уншаад үзье. Нихон но за энийг шүто гэж хэлэх юм. Шүто ва Токио дэс. Японы за шүто гэж бас хэлэх нь байна. Мияко гэхээсээ илүү яг нь шүто гэж хэлж шүү. За нийслэлийг. За Нихон но шүто ва Токио дэс. Японы улсын нийслэл бол Токио юм аа гэсэн утгатай. За жишээ хэлбэрээ нэг удаа дагаад хэлээд үзье. Нихон но шүто ва Токио дэс. За маш сайн байна. За дараагийнх нь ханз нь за ничи гэсэн ханз. Ничи. За он дуудлага нь дуу гэсэн дуудлагатай. За зам гэсэн утгатай ханз ер нь бол ничи гэдэг маань зам. Захиргааны нэгжин дээр бас яг нь энэ дуу гэсэн ханзыг илэрхийлдэг байгаа. За Хоккайдог яг нь илэрхийлдэг байгаа. Хоккайдо. Хоккайдо гэдэг нь яг нь дуу нь яг нь ничи гэсэн ханз байдаг байх нэ. За бүгдээрээ агаар дээр бичээд үзье. Та дагаад бичээрэй. 1 2 3 4 5 за 6 7 8 9 10 11 12 за 12 зорилготой байх нэ. Мичи гэдэг ханз байна. 12 зорилготой байх нэ. За жишээ нь за шодо гэж бас хэлэх нэ тий. Шодо. За каллиграф бэрэмжлэг шодо. За шодо наратте мас. За бэрэмжлэгээр яг нь бичиж сурж байгаа гэсэн утгатай. Нараимас гэдэг нь сурах гэсэн. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Шодо наратте мас. За маш сайн байна. Дараагийн ханз маань фү байх нь. Фү. За зөвхөн он дуудлагатай юм тийм. Фү гэдэг маань за засгийн газар болон яг нь засаг захиргааны нэгжийг илэрхийлнэ. За тэгээд Осака фү гэж хэлдэг байх шээ. За Осака фү. За Осака нэг удаа бичээд үзье гараа өргөөрэй. 1 2 3 4 5 6 7 8 за 8 зорилготой байна. За жишээлх юм бол бас нэг нийлэмж санаж үзье. За энийг болохоор сейфү гэж хэлнэ. Сейфү. За засгийн газрыг хэлж байгаа гэсэн. Сейфү. Засгийн газар. За Осака фү гэж хэлэх юм байна. За сейфү гэх юм бол засгийн газар болох юм байна. За дараагийн ханз кен байна. За зөвхөн он дуудлагатай энэ кен гэдэг маань за муж аймгийг хэлж байгаа гэсэн. За засаг захиргааны бас нэгж байх нэ. За жишээлх юм бол Нигата кен. Нигата муж гэсэн утгатай. Нигата муж. За бүгдээрээ ханзаа бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8 9 за 9 зорилготой байна. 9 зорилготой байх нэ. Кен гэсэн ханз. За ваташи ва Нигата кен ни сүндэ имасу. За би Нигата мужид амьдардаг гэсэн утгатай тийм ээ. За жишээ өгүүлбэрээ та бас хамтдаа дагаад хэлээд үзье. Ваташи ва Нигата кен ни сүндэ имасу. За сайн байна. За би бас хичээл болгон дээр хэлдэг те. Хичээлээ зогсоож байгаад ханзаа яах нь дэвтэр дээрээ нэг нэнгөө бичээд за жишээ өгүүлбэрээ бас бичээд тэгжээж яах нь өөрийн болгож авна шүү. За дараагийнх нь өнөөдрийн хичээл дээр хэдүүлээ Тодофукен гэдэг зүйлийг үзлээ. Засаг захиргааны нэгжийг үзлээ гэсэн үг байна. Тодофукен гэж хэлж байгаа. За Японы Тодофукен яах нь 47 Тодофукен байдаг байх нэ. 47. Нэг то байсан тий.
За Токио то. За нийслэл Токио нийслэл байсан байна. За нэг доо байсан тийм ээ. Хоккайдо. За хоёр фүү байна шүү. За Осака фүү, Кёото фүү гэд хоёр фүү байна. Осака болон Кёото хотыг. За тэгээд 43 кен буюу мужтай байх нэ. За үргэлжлүүлээд хичээлээ бас үзье. За дараагийнх нь Мияко гэдэг хаан зэ. Мияко. За Кё, Кей, Кен гэсэн он дуудлагатай байх нэ. За хот, за мөн эзэн хааны амьдардаг байсан хотыг бас энэ ханзаар илэрхийлдэг. За тийм. За жишээлх юм бол Кёото гэхэд орсон хаан зэ. Кёото фү гэдэг сайн гарч ирсэн тийм ээ. Осака фү, Кёото фү хоёр фүтэй гэж гарч ирсэн тийм. За Кёото фү гэж хэлэх нэ. За Кёото хотыг хэлж юм гэсэн. За мөн Токио гэхэд бас орсон байгаа. Токио гэхэд орсон байна. Токио хот гэхэд орсон байна. За бүгдээрээ ханзаа агаар дээр бичээд үзье. Гараа дэшээ өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8. За энэ 6-ных нь дэгээтэй байгаа гэдгийг та бүхэн сайн анзаараарай. За Мияко, Кё, Кей, Кен гэсэн дуудлагатай хаан зайна. За Кёото фү, Токио то гэхэд яг нь орсон хаан зай тийм ээ. За дараагийн хаан зай маань Ши гэсэн хаан зай. Ши, Ичи. За он дуудлага нь Ши. За хүн дуудлага нь Ичи гэсэн хаан. За энэ маань хотыг хэлж ийн гэсэн. За туши гэх юм бол яг нь хот суурин гэсэн утгатай. За бүгдээрээ ханзаа агаар дээр бичээд үзье. 1 2 3 4 5. За 5 зорилготой тийм ээ. За ваташи ва Нигата-ши ни сүндэ имас. За кен гэж байгаа тийм ээ. Кен. За тэрний дараа яах нь хот байх нэ. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. Ваташи ва Нигата-ши ни сүндэ имас. Ваташи ва Нигата-ши ни сүндэ имас. За би Нигата хотод яах нь амьдардаг гэсэн. За дараагийнх нь ку. За зөвхөн он дуудлагатай нь ку. За дүүрэг гэсэн үг шүү. За жишээлх юм бол чингэрүтэй ку. За чингэлтэй дүүрэг байх нь. Чингэрүтэй ку. За бүгдээрээ нэг удаа бичээд үзье ханзаа. Гараа дэше өргөөрэй. Эхлээд агаар дээр заавал нэг удаа бичих шүү. За хамтдаа. За 1 2 3 тэгээд ши. За дөрвөн зорилготой байх нэ. За ваташи ва Баянгоору-ку ни сүндэ имас. За би бол Баянгол дүүрэгт яах нь амьдардаг гэсэн утгатай юм байна. За жишээ хэлбэрээ дагаад хэлээд үзье. Ваташи ва Баянгоору-ку ни сүндэ имас. За сайн байна. За түүний дараа мура орж ирж байна. Мура. За он дуудлага нь сон байх, тосхон гэсэн үг. За сон чо гэх юм бол Нагай гэсэн ханз маань бас яах нь албан тушаал илэрхийлдэг ханз байдаг. За сон чо гэх юм бол яг нэг тосгоны дарга гэсэн утгатай байх нэ. За сон чо. За сайн. За бүгдээрээ агаар дээр нэг удаа бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7. За 7 зорилготой байх нэ. За жишээ өгүүлбэрээ. За таад уншия. За жоохон ханз ихтэй өгүүлбэрээ тий. За мурабито гэж хэлэх юм шүү. За хүн гэсэн ханзтай нэлгэрээ. Мурабитоны икен о кикимас. Тосгоны ард иргэдээс санал хүсэлтийг нь яах нь асуунаа. Сонсноо гэсэн утгатай байх нэ. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Мурабитоны икен о кикимас. За мурабитоны икен о кикимас. За сайн байна. За дараагийн ханз нь банк гэсэн ханз. За он дуудлагатай. За тэддгээр, эддгээр, за хороо энэ хэд бас хэрэглэгддэг байх юм тийм ээ. За жишээл ичи банк гэх юм бол хамгийн гэсэн утгатай. За бүгдээрээ ханзаа дагаад бичээд үзье. 1 2 3 4 5 6 за 7 8 9 10
11, 12. За 12 зарлахтай тийм ээ. За бан. За ичибан сукина рёри ва нан дэсу ка? Ичибан сукина рёри ва нан дэсу ка? За ямар хоолнд хамгийн их дуртай вэ гэсэн утгатай өгүүлбэр байна. За дагаад хэлээд үзье. Ичибан сукина рёри ва нан дэсу ка? За дагаад хэлээд үзье. Ичибан сукина рёри ва нан дэсу ка? За сайн байна. Дараагийнх нь go гэсэн. За дугаар тэддгээр гэсэн утгатай. За банго гэх юм бол яг нь бас дугаар гэсэн утгатай. Тэгэхээр ханзааны удаа бичээд үзье. 1 2 3 4 за go. За 5 зорилготой байна. За жишээ өгүүлбэрээ харъя. За денва банго кайте кудасай. За утасныхаа дугаарыг бичээрэй. За дугаар гэсэн анзаа тийм ээ. Денва банго гэх юм бол утасны дугаар болох нь. За бүгдээрээ жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Денва банго кайте кудасай. За сайн байна. За дараагийн ханц күний. За он дуудлага коко гэсэн дуудлагатай. За улс гэсэн утгатай. За сото хүний нийлэхээр гай коко болох нь. Гай коко гэдэг маань гадаад улсыг хэлж юм гэсэн. Гай коко. За бүгдээрээ ханзаа бичээд үзье. Дагаад бичээрэй. 1 2 3 4 5 6 7 гээд 8. За 8 зорилготой. За кокугога кокуй дэс. За кокуго гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр за монгол хэл байх юм бол кокуго гэх юм бол монгол хэл. За Японд сурж байгаа юм бол кокуго гэх юм бол Япон хэлийг хэлж юм гэсэн үг. За 10 жилийн хүүхдийн хичээл шүү дээ. Тэгээ кокугога токой гэх юм бол яг нэг Япон хэлэндээ ч юм уу эсвэл монгол хэлнийхээ хичээлд яг нь сайн гэсэн утгатай байх нэ. Кокугога токой дэс. За минасан мо кокугога токой дэсу ка? Та ч гэсэн монгол хэлний хичээлдээ сайн уу? За жишээ хэлбэл дагаад хэлээд үзье. Кокугога токой дэсу. За сайн байна. За өнөөдрийн хичээлийн хамгийн сүүлийн ганц ками. За он дуудлага нь ши. За цаас гэсэн утгатай хамж байна. За бүгдээрээ агаар дээр нэг удаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 зорилготой тийм ээ. За энийг уншаад үзье. Пегами гэдэг маань захиа гэсэн утгатай. Пегами. За хэлээд үзье. Пегами. Сайн байна. За энийг оригами гэх шүү дээ. Оригамио нараймас. Цаасан урлалыг хэлж юм гэсэн. За цаасаар янз бүрийн хэлбэр төрөлтэй зүйл хийдэг шээ. За тэрийг оригами гэж хэлж байна. За оригамио нараймас. За сайн байна. За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ жүүшө буюу гэрийн хаягтай холбоотой эдгээр ханцуудыг үзлээ. За бүгдээрээ хэлээд үзье. Эхнийх нь за ингээд хэлээд үзье. Тэгэхээр жүүшө болж байна. Гэрийн хаяг байсан. За энэ Токиото. За Хоккайдо гэхэд орсон байна тийм ээ. За Осака фу, Кёто фу гэхэд орсон тийм ээ. Тэгээд Кен муж. За Токио гэхэд орсон Кён байна. За Ши. За энэ юу вэ? Ку тийм дүүрэг байсан тийм ээ. За Мура. За ингээд за энэ хоёрыг нийлүүлээ уншаад үзвэл банго гэсэн тийм ээ. Тэгээд күний за сүүлийнх нь ками буюу цаас байсан. За эдгээр за тэгээд энэ дөрөв маш амар төвшин гэж хэлж байгаа ч гэсэн за маш их чэйжлэх зүйл ихтэй байгаад ханцнууд маш ихтэй тийм учраас ханзаа сайн үзэн, дүрмээ сайн үзэн, үгийн сангаа үзэн гэд хийх зүйл хэдүүл олон байна шүү. За тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.